За сайн байцгаана уу? 2022 оны эсэлт ерхий шалралтын математикийн А ойлголт бодож байгаа. Одоо сүүлийн бодлогод бол 2-2-оос 2-3 дугаар бодлого байна. Өмнөх хичээл дээр 2-1 яах нь бодсон байгаа тийм ээ. Зя. Тэгэхээр нэг дараагийн бодлогоос нь эхлэх нэ тийм ээ. Зя. 2-2 дугаар бодлого маань бүх ирмэгүүдийн нийлбэр нь 36 байх тэгшүнцэд параллел вектийн урт нь өргөнөөсөө 2 дахин их байв гэж. За тэгэхээр тэгшүнцэд параллел вект гэдэг маань энэ доор зураг тарагдчихэв тийм ээ. За уртыг нь өргөний нь x гэчээ. Тэгвэл урт нь өргөнөөсөө 2 дахин x гэсэн. Тэгэхээр урт нь 2x бол таах нь. За өндрийн төмөр h гэдэг тий. За тэгвэл энэ параллел вектийн эзлэхүүнийг хамгийн их утгыг олох гэж байна тий. За нэгдүгээрт нь яасан бэ бол урт өргөн өндөр 3-ын нийлбэр нь a байна гэж. За тэгэхээр бүх ирмэгийн урт нь 36 гэж өгсөн шүү дээ бид нарт. Тэгэхээр энд одоо өргөн x маань энд CD байж болно, AB байж, EH байж ингээд 4 шиг байна. Урт нь бас 4 шиг, өндөр маань 4 шиг байгаа юм чинь урт дээр 2x дээр өргөн x-ийг нэмээд өндөр h-ийг нэмээд 4-өөр үржүүлэхэд бүх ирмэгийн урт буюу 36 гэх юм. За хоёр талын 4 руу очих юм бол өргөн урт өндрийн нийлбэр нь 9 гарт тарах. Тэгэхээр манай эндээс a маань 9 байх нэ. За хоёрдугаарт нь өргөнийг x-ээр тэмдэглээ эзлэхүүнийг x-ээр илэрхийлвэл ийм болно гэж тийм. Тэгэхээр эзлэхүүнийг яаж болдог вэ? Урт өргөн өндөр 3-ын үржил байдаг ш. Тэгэхээр x-ийг h-аар үржүүлээд 2x-ээр үржүүлчих чинь тийм. За тэгтэл бидний бодлогоор x-ээр илэрхийлэр гэсэн учраас энэ h-ыг олох шаардлагатай болж байна. За өмнөх тохиолдолд болохоор 3x дээр нэмэх нь h маань 9 гээ гарсан. Эндээс төмөр h авъя. Тэгвэл h тэнцүү хэд вэ? 9-өөс асам 3x боллоо. Олцсон энэ 9-өөс асам 3x-ийн энэ h-ийн оронд ордуулаад тавьчихвал юу болох вэ? B тэнцүү 2x квадратыг үржих нь хаалтаа нэлээ 9-өөс асам 3x боллоо. За үүнийгээр 2x квадратаа хаалтаа задлаа өгчвөл 2-18 болж байна тийм. 18x квадратаас хасах нь за 2 3-ын 6x куб болж. Тэгэхээр эндээс BC маань бол яах нь 18 D маань хэд байх нь 6 гэсэн утгатай. За тэгвэл x маань тгээс y-ийн хооронд гэж. За x бол өөрөө урт юм чи ойлгомжтой тгээс их үе таарна. 2x ч гэсэн тгээс их үе таарна. h өндөр маань бас тгээс их үе. Гэтэл өндөр маань энд нөгөө 2x 9-өөс асам 3x багш. Тэгэхээр энэ 9-өөс асам 3x h маань өөрөө бас тгээс их байна. Тэгээс x маань 3x-тэй хоошоо оруулаад 3 тоочвол x маань 3-аас болчих. Тэгэхээр x маань тгээс 3-ын хооронд байх нэ. Эндээс y маань хэд байх нь 3 байх нэ. За 3 дугаарт нь bx буюу эзлэхүүний функцийг уламжилтаар шинжлвэл x тэнцүү f үед эзлэхүүний хамгийн их утга гарна ийм байна гэсэн. За тэгэхээр уламжлалт буюу vx-ийнхаас уламжлалт авах зөмөр. За тэгвэл уламжлалт авах юм бол 30 зэргийн урд нь үжиг зэргээс нэг асууж. Тэгэхээр 18-ыг 2-оор үржүүлэхэд 36x-ээс хасах нь 6 3-аар үржүүлэлээ 18x-ийн квадрат. Энэ нь тэгтээ ямар ах тэнцүү нэ. Тэгтээ тэнцүү л сэжигтэй зүгүүдэд цөмөр орж байгаа шүү дээ. За энэний хоёр талыг нь цөмөрөө юу яах вэ? 18x-ийг хаалтаас гаргаад 18-д хуваачвал x тэнцвийг үржих нь 2-оос хасах нь x тэнцүүтийг бол. За энэ үржүүр туусууд тэгтээ тэнцүүгээс x тэнцүүтийг x тэнцүү 2 гэсэн хоёр өөр яах нь утга гарна. Тэг бол ойлгомжтой x нь тгээс их юм чинь. Тэгэхгүй x тэнцүү 2 гэдэг утга маань нөгөө сэжигтэй цэг маань тий. За энэ маань бол хамгийн их утгыг шууд авч болно. Яагаад гэвэл нөгөө уламжлалын маань x квадратын өмнө коэффициент маань хасах байгаа учраас доош харсан параболын оройн цэг нь л хамгийн таарна тий. Тэгэхээр тэр оройн цэг маань x тэнцүү 2 байна гэж ойлгох. За тэгээ олсон x тэнцүү 2-ыгаа энэ 18x квадратаас хасах нь 6x кубтэй яах нь орлуулад цөмөр яах нь тавьчих. За тэгвэл юу бол тарах нь 18-ыг үржих нь 2-ын квадрат хасах нь 6-ыг үржих нь 2x-ийн яах нь куб бол тарах нь тий. За энд нэмээд үржээд тасчих юм бол яах нь 24 гарч. Тэгэхээр эндээс хамгийн сэжигтэй цэг нь хамгийн их утгандаа хүргэдэг максимум цэг нь маань болох 2 f нь 2 байх нь. Харин эзлэхүүний утга маань gh маань болохоор яах нь 24 байх нэ. Зя. За одоо 2-ын 3 дугаар бодлого цөмөр харъя. За 2-ын 3 дугаар бодлого маань гурвалжин пирамидын A, B, C суурийн талууд нь 5, 12, 13 гэж. За тэгэхээр 5, 12, 13. За ингээд энэ гурван утгыг ингээд харгалзаад үзвэл хамгийн их тал нь 13 байна тий. Хоёр тал баг тал нь 12, 15. Ингээ ажиглангууд юу байсан бэ гэвэл
Хоёр бага талын квадратуудын нийлбэр нь 3 дахь урт талынхаа квадратын нийлбэрт тэнцвэ байсан. Өөрөөр хэлбэл 12-ын квадрат 144 дээр 5-ын квадрат 25-аа нэмээд 169 буюу 13-ын квадрат гарцсан. Тэгэхээр энэ маань ямар утгыг илэрхийлдэг вэ? Тэгш өнцөд гурвуулж нь нөгөө хоёр катетын квадратын нийлбэр нь гертнузын квадраттай яах нь тэнцүү гэсэн утгыг яах нь илэрхийлдэг тийм ээ. За тэгвэл тэгш өнцөд гурвын талбайг яаж олдог вэ гэвэл хоёр катетууд буюу 12 5-аа үржүүлээд 2-т очдог. Тэгэхээр утга маань 30 гарч байна. Тэгэхээр нэгдүгээрт нь ABC гурвын талбай буюу суурийн талбайг олгоно гэсэн. Тэр маань 30 боллоо. Эндээс ABC маань 30 боллоо. За дараа хоёрдугаарт нь ABC гурвуулжны багцсан тойргийн радиус нь C байна. За тэгэхээр багцсан тойрог бүрхэнд бол одоо тэгшинт гурвуулжиндаа тойрог багтаагаал зураал байж байгаа юм. Нөгөө гурвуулжны талбай болдог 13 янзын том яагаш. Тэрний нэг болох нь ABC гурвуулжны талбай болохдоо багцсан тойргийн радиус буюу жижиг R-ийг периметрийн хагасаар үржүүлсэнд тэнцвэ байдаг тийм. За энэ дээдлийн хоёр хоорондоо тэнцүү гэсэн үг нь нэг гурвын талбай шүү. За тэгвэл периметрийн хагасыг яаж олдог вэ? Бүх гурвуулжныхаа гурван талыг нэмээд хоёрт очно. Тэгэхээр эндээс манай периметрийн хагас маань хэд вэ? 13 дээр 25 30 15 үү тий. За тэгвэл периметрийн хагасынхаа оронд 15-ыг үрчнээр нь энэ 30-таа яах вэ? Зүгдгээс дээр нь 2 болох нь. Тэгэхээр багцсан тойргийн радиус маань 2 юм чинь C маань хэд вэ гэсэн үг? 2 бол тарах нэ. За одоо 3 дугаар бодлого нь пирамидын бүтэн гадаргуун талбай нь DE байна гэж. За бүтэн гадаргуун талбайг олохын тулд цөмөөрө хажуу гадаргуун талбай дээр суурийн талбай олдог. Суурийн талбай маань бол 30 болцсон. Хажуу гадаргуун талбай яаж олох вэ гэсэн асуулт гарч байна. За бид нарт нэг 10 дугаар ангидаа цөмөөрө нэг юм том өгсөн байх хэвээр. Ер нь бол проекцийн талбай маань анх битийн талбайгаа косинусаар тэр бит проекц хоёрын үүсгэж байгаа өнцгөө косинусаар үржиждэг проекцийн талбай. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Энэ хажуу гадаргуу болох SB C гэсэн энэ хажуу гадаргуу маань гурвуулжин маань проекц нь юу байх вэ? O B C гэсэн энэ гурвуулжин проекц нь гэсэн. Энэ хоёрын хооронд үүсэж байгаа энэ проекцийн үнд хооронд өнцөг маань 60. Тэгэхээр энэ хажуу талсын энэ гурвуулжны талбайг косинус 60-аар үржижих юм бол энэ доод проекц буюу OBC гарах хэрэгтэй байхгүй. Тэгвэл эсвэргээрээ бид нар доод проекц нь мэдэгдэж байвал битийн талбайг яаж олох вэ гэх юм бол нөгөө проекцыгаа хоорондох өнцгийн косинус нь хуваачна гэсэн. За тэгэнгүүт яасан бэ гэвэл энэ гурван пирамидын гурванд хажуу талсын гурвуулжны проекц нь хаана уулзах вэ? Энэ багцсан тойргийн төв болох O дээр ингээ гурвуулаа уулзаад тэгээ яг энэ гурван гурвуулжны проекцийн нийлбэр нь суурийн талбайтай гэсэн. Тэгэхээр хажуу гадаргуун талбайг амархан олох арга нь юу вэ гэвэл суурийн талбайг проекцийн косинус 60-д яачих хуваачвал амарх гэсэн. За тэгэхээр суурийн талбай маань 30 косинус 60 маань 2-1 юм чинь хажуу гадаргуун талбай маань 30-ыг 2-1-т хуваагаад хэд болж гэсэн 60 болж байна гэсэн үг байна тий. За тэгвэл бүтэн гадаргуун талбай маань суурийн талбайд хажуу гадаргуу нэмэх нь. Суурийн талбай маань 30 хажуу гадаргуу маань 60 юм чинь нийлбэр нь хэд вэ гэсэн үг 90 байх нэ бүтэн гадаргуунд. Эндээс DE маань 90 болтой. За дөрөвдүгээрт нь пирамидын эзэлгүүнийг одоо авч. За тэгэхээр пирамидын эзэлгүүнийг яаж олдог вэ гэх юм бол энд байна тий. Би тэнцүү суурийн талбайг өндрөөр үржүүлээ 3 бат. Өндөр маань юу вэ гэвэл энэ пирамидын маань өндөр болтой шүү дээ пирамидын. За энэ SO бол пирамидын өндөр байх нь. Нөгөө зөв пирамид гэж юу нөгөө бүх пирамидын бүх хажуу өргөнгөө суурьтайгаа ижил өнцөг үүсгэж байвал пирамидын өндөр нь нөгөө багцсан тойргийн төвдөө яах нь багцдаг. Өндрийн суурийн цэг нь. Тийм учраас энэ OS маань бол пирамидын өндөр болчих гэсэн. За тэгвэл багцсан тойргийн төв нь O юм чинь энэ OD маань ч гэсэн өөрөө багцсан тойргийн радиус болчихно шүү дээ. За эндээс юу үүсэж байгааг бол тангсын арц ирж болж байна. Ямар гурвуулжин байна вэ? SOD маань тэгшүүлт гурвуулжны энэ 60 градусын энэ налсан катет нь R буюу манай багцсан тойргийн радиус эсрэг катет нь бол A шүү. Тэгэхээр тангс 60 гэдэг маань эсрэг катет A-шийг налсан катет R туваасантай тэнцвэ. R маань бол бид нар тэнд 2-ыг олцчиход байгаа шүү. Тэгэхээр тангс 60 маань язгуур дээр 3 юм чинь язгуур дээр 3 тэнцвэ A-шийг хуваах нь 2 буюу эндээс H маань 2 язгуур дээр 3-ыг олчлоо. За ингээд өндрөө олчлоо. Суурийн талбай маань 30 гээд олцсон. Одоо энэ томьёонд яах нь цөмөрө орлуулаад тавьчих.
За тэгвэл юу болох вэ? 3-ны 1-ийг үржих нь 30, үржих нь 2 язгуур дээр 3 буюу 30-га 3 тавихаар 10, 10-га 2 үржих нь 20 язгуур дээр 3. Эндээс FG маань 20, H маань бол хэд байх нь вэ? 3 гараад ирлээ шүү дээ, тийм ээ. За ингээ 2-ын 3 дугаар бодлого бодлоо. За 2-ын 4 дугаар бодлогыг харъя. Цэг тооллын эхлэлээс эхлээд тоон шудуун дээр дараах дүрмээр шилждэг байв гэж. Шон орхиход 1-ээс 4 буух юм бол байрлалаасаа зүүн тийш буюу сөрөг чиглэлд 1 нэгжээр. Харин 5 6-ыг буувал баруун тийш 1 нэгжээр шилжинэ гэж байна тий. За тэгвэл нэгдүгээрт нь уг шог 1 удаа орхиход хасах 1 байх магадлалыг олгоё гэж. За тэгвэл цөмөр тооллын их дээр байгаагаа үзье тэг дээр. За энэ шулуун дээр үзэж чинь тэг дээр байгаа гэж үзье. За тэгвэл одоо хасах 1 л удаа хаях юм чинь насны дээр шилжих ганц л боломж байгаа тий. 1-ээс 4 тохиолдолоор буух юм бол зүүн төвшрөө гэж гэсэн. Шом нь нийтдээ 6 талтайгийн 1-ээс 4-өөр нь буух нь насны дээр шилжиж байна тий. Тэгэхээр нэгдүгээр боломж нь 6-нуудны 4 нь тийм боломжийг өсгөж байгаа буюу хураахаар 3-ны 2 магадлалтай байх. Тэгэхээр эндээс B маань 2, A маань хэд байх вэ? 3 байх нэ. За энд A, B-гийн байрыг солилцсон байна тий. За энийг солиноо. За энийг сольчих. Энэ маань B, энэ маань B, энэ маань A байх нэ тий. За ингээ магадлал маань 3-ны 2 буюу B маань 2, A маань 3 боллоо. За хоёрдугаарт нь шог 2 удаа орхиход тэг дээр байх магадлалыг олгоё гэж. За тэгэхээр 2 дээр бодохын тулд цөмөр үзье л дээ. Яаж явах вэ гэвэл эхлээд хасны дээр очиод эргээд тэг дээр очиж байна шүү дээ. 1 нэгж шилжээд. Ийм боломж иж бол. За тэгвэл эхлээд тэг дээр очих магадлал чинь 6-ны 4. Эргээд тэг рүү очих чинь нөгөө 5 6 2 буюу 6 шооны талын 2 нэгэд үржихэд энэ маань 9-ний 2 болчих чинь тийм ээ. За дараагийн тохиолдлыг үзье цөмөр. Дараагийн тохиолдол маань эхлээд 1 дээр очиж байна шүү дээ. Тэгэхээр 1 дээр очичоод эргээд тэг дээр очих ийм боломж иж болно тийм ээ. За тэгвэл одоо эхлээд тэг дээр очих 1 дээр очих магадлал маань 6-ны 2, эргээд буцах магадлал маань 6-ны 4 буюу 9-ний 2. За энэ хоёрын нийлбэрээр тэг гэдэг байх магадлал болно гэсэн үг. Тэгэхээр энэ маань 9-ний 2 дээр 9-ний 2-ыг нэмээд 9-ний 4 буюу DC маань хэд вэ гэсэн үг. 9-ний 4 бол тарах нэ гэж ойлгох юм тий. D маань 4, C маань хэд байх вэ? 9 байх. За 3 дугаар бодлогыг харъя. 3 дугаарт нь шог 3 удаа орхиход А цэг Е ялгаатай байрлал шилжнэ. Тэгээ Е ялгаатай байрлалыг үзэнгүүт за ямарсан бид нар бол 2 удаа яхад тэг дээр очиж болж чинь тий. За 3 дахь хаягад хасах 1 дээр ч очиж байна, нэмэх 1 дээр ч очиж байна. Тэгэхээр хасахныг нэмэхний байж болох нь. За өшөө хасах тал руу 3 удаа хаягдсан гэж байна хасах 3. Нэмэх тал руу 3 удаа арих нэмэх 3. За ийм 4 боломж байна. Харин 1 дээр байх боломж биднэрт яах нь вэ? 2 дээр байх боломж биднэрт байхгүй. За жишээлбэл одоо цөмөр эхлээд тэг 1 байгаад 2 байгаад эргээд 1 рүү шигнэг нэг бол 3 болчиход байгаа байхгүй. Тэгэхээр цөмөрөө 2 дээр болон хас 2 дээр буух боломж байхгүй. Тэг дээр өөрөө ирэх боломж яах нь байхгүй. Буцаад ирэх боломжгүй болчиход байгаа тий. За тэгэхээр ингээд нийтдээ 4 ийм боломж байна. Тий? 4. 3 хасах 1, 3 гэсэн тийм 4 боломж. Энэ 4 байна. За эндгээрээс А нь хасах F-ийг шилжих магадлал нь хамгийн их байна гэж. За тэгэхээр тус бүрийн магадлалыг нь одоо магадлалын дархалт үүснэхтэйгээ. За хасах 3 дээр байх магадлал нь өөрөөр хэлбэл хасах тал руу 3 удаа шилжих магадлал. Хасах тал руу шилжих нь 6-ны 4, 3 удаа гэхээр өвччихье. Энэ маань 27-ны 8 гарч байна. За харин хасах 1 дээр байх боломж чинь болохоор яах вэ гэвэл эхлээд тэг дээр насны дээр ирээд тэг дээр ирээд дахиад хасны дээр их 1 боломж иж байна. Эсвэл нэм үсэн хасах 1-ээс хасах 2 дээр ирчээд дахиад буцаа хасны дээр 1 боломж иж болно. Эсвэл эхлээд 1 дээр байж байгаа дахиад хасах тал руу 2 нэг шилжсэн ийм 3 боломж иж байна. Тэгэхээр хасах 1 дээр байх боломж чинь ямар ч тохиолдолд яасан бэ гэвэл хасах тал руу 2 шилжчихэд нийрэг тал руу 1 дээд шилжиж. Хасах тал руу шилжих боломж нь 6-ны 4, 6-ны 4, эрэг тал руу чинь 6-ны 2 байна. За үүнийг 3-аар үржих нь 3 боломж учраас. За ингээд 27-ны хэд болчих вэ чинь 12 болж байна тий. 27-ны 12 болох. За дараачих нь 1 дээр шилжих боломж нь яг муу адилхан ялгаагүй. Одоо энэ тэгээс 1 дээр ирээд эргээд тэг дээр очиод дахиад 1 дээр ичих 1 боломж. Эс үгээс юу бол тарах нь вэ?
Ừm, нэг мөсөн 2 дээр ирчээд эргээд 1 дээр ирэх ч гэх юм уу. Ингээ бас 3 боломж. Тэгэхээр энэ тохиолдолд яадаг вэ гэвэл ямар ч тохиолдолд 1 дээр ирэх боломж маань эерэг тал руугаа 2-1 удаа, сөрөг тал руу 1 удаа явах нэ. За тэгэхээр эндээс юу бол тарах вэ гэвэл энэ маань 6-ны 27-ны 6 гарах нь. За тэгэхээр одоо манай дараагийн бодлого манд 3 руу шилжин тий. 3 руу. 3 руу гэдэг нь ерөөсөө л тгээс 1, 2, 3 гээд 3 удаа эерэг тал руу шилжихгүй 6-ны 2-оор 3 удаа 27-ны. Эндээс магадлалуудаа цөмөрөө хүсэлтэд бүглэх юм бол юу болох вэ? 27-ны 12-оор хамгийн их мэдээлж 27-ны 8, 27-ны 12, 27-ны 6, 27-ны 1 гэхээр хамгийн их магадлалтай нь 27-ны 12 буюу хасах нэг цэг дээр хамгийн их магадлалтай. Хасах нэг эд нь манай эндээс хэлээ. Хасах нэг болно гэсэн. За тэд магадлал нь ааш ч юу нэ гэж. Тэгэхээр 27-ны 12 маань 3 тураагдах гэж. Тэгэхээр 3 хуваачих юм бол энэ доор харагдсан тий. 3 хуваачих юм бол 9-ний 4 буюу аашин 4 G-ийн хэд байх нь? 9 байх нэ. За ингээд дараагийн удаа 2025 оноо бодолтой агуулзъя.